Энэ Филиппинд ирэнгүүт тархин дотор чинь шууд ямар англи хэл гэдэг аппликейшн суулгачихгүй шүү дээ. Ахуйгаасаа холдоо, тархитлаган амраад, аялаад, нүүц сэргээд бас их гоё. Хамгийн гол нь цаг гаргах нөхцөл болцоогоор хангаад өгч чинь, ганцаарчлсан хичээл олон цагаар заагаад өгч чинь. Үн өртгөн нь Монголд зарим нь ойролцоо, зарим нь Монголоос хямдхан ийм байгаад байна. За сайн байцгаана уу. Миний Instagram дагагч нэг 10,000 орчим хүн байгаа. Тэгээд тэдгэрийн 80% нь эмэгтэй хүмүүс байдаг. Тэгээд Филиппинд ирээд сурж байна. 2 сарын хугацаатай ирсэн. Ингээд стори оруулсан чинь ээжүүд, эмэгтэйчүүд маш их асуусан байсан. Тэгээд за окей ингээд бөөгнүүлж агаад би бүгдэнд нь сайхан хариулчихъя. Та нар маань асуумаар байгаа юмнуудаа чат бичээд үлдээчээрэй гэд. Тэгээд анх удаага би YouTube channel-да нэвтрүүлгээс сэтгүүлцэн бүтээлээс өөр юм оруулах гэж байна. YouTube channel-да ч оруулчих. Энэ микрофон болж байгаа. Instagram-да ч оруулчих. За би энд юу гэж хариулах вэ гэхээр ингэж л хариулна. Би болохоор нөгөө хэл сурах гэж бас олон жил ноцолцсон, зууралдсан, тэгэл сурсан ч юм шиг, сураагүй ч юм шиг, мэдээч байгаа ч юм шиг, мэдэхгүй ч байгаа ч юм шиг юм 2-3 дунд явж исэн хүн. Тэгээд тэр болгонд юу болохгүй байсан бэ гэхээр ерөөсөө л ахуудаа дарагдаад л ерөөсөө хэл сурах цагийг, боломжийг өөртөө гаргаж чадахгүй байгаад исэн. Филиппинд ирээд би яасан бэ гэхээр хоол хийхгүй, хүүхд чухалтай зууралдахгүй, ажилдаа зууралдахгүй, гэр оронтой зууралдахгүй, ерөөсөө л хичээлээ хий, хоол нь бэлэн, үйлчлэгч орж ирээд дотор байрны өрөө цэвэрлээд өчтдөг. Инхээр юу болж ийнэ гэхээр ямар нэг ахуй дарагдахгүй, ажил дарагдахгүйгээр өөртөө хэл сурах цагийг гаргаж өгч байгаа юм л да. За хүүхдүүд бол ирээд илүү хурдан сурдгийн юм шиг надад бол ажиглагдсан. Би бас мөнгөний боломж олцсон болвол 11 настай өсвөр насны охинтой охиноо явуулъя гэсэн юм бодолтой байгаа. Үнийг бол би хэлэх үнэхээр боломжгүй. Яагаад тэгэхээр маш олон хүчин зүйлээс хамаардаг. Тухайлх юм бол дотор байранд байх юм уу, зочид буудалд байх юм уу? За дотор байранд байхаар болох юм бол 1-4 ортой өрөөнд байгаа аль өрөөнд нь орох юм бэ, тэ? Хэдэн цагийн хичээл сонгож үзэх юм бэ? За ESL буюу ерөнхий англи хэл үзэх юм уу? IELTS үзэх юм уу? TOEIC, TOEFL бэлтгэх юм уу? Эсвэл бизнесийн англи хэл үзэх юм уу гэдэг ингээд сонгох курс хэдэн цагийн хичээл сонгохоосоо хамаарат ялгаатай. За тэгээд дотор байранд бол би байгаа. Дотор байрандаа болохоор би өрөөндөө хоёулаа Япон охинтой хамт байдаг. За дөрүүлээ гуруулаа бол байх боломжтой. Гэхдээ би ганцаараа байна гэхээр бас хүнтэй харилцаа үүсгэж ярилцчихвэл зүгээр юм болоо гэж бодоод 2 ортой өрөөг сонгосон. За тийм учраас та өөрөөр хэлэх юм бол зорилгоо тодорхойлоод хүн бүрийн хэлний төвшин зорилго өөр байгаа шүү дээ. Тэгэхээр зорилгоо тодорхойлоод төвшөнтэйгээ уялдуулаад курсээ сонгоод тэгээд үнэ бодуулнаа. Тийм болохоор би энэ намайг зуурчилж өгсөн газрыг меншн хийчи, энэ газартай холбогдоод очиж биеэрээ уулзаад зөвлөхүүдтэй нь ярилцах юм бол ингээ хамтдаа ингээ зорилгочин гараад ирдэм байлээ шүү. Би болохоор 2 удаа очиж уулзчих шийдвэрээ гаргаж ирсэн. Хүүхдийн зуны кемп хөтөлбөр одоо энэ 6-7-8 сард явах кемп хөтөлбөр гэж явд юм байлээ. Хүүхдийн 1 сарын төлбөр нь $2,800 байд юм байлээ. 7-оос дээш насны хүүхдийг авах боломжтой. Тэгээд гэр бүлийн хөтөлбөр, хүүхдийн хөтөлбөр гэж бол байгаа. Хүүхдийн төлбөр $2,800 байдаг нь бол том үнийхээс бол үнэтэй тусаж байгаа. Яагаад том үнийхээс үнэтэй байгаа юм бэ гэсэн чинь хүүхдүүдийг нөгөө аялуулт юм байна л да. Кемпер нь ингээ бөөнөр нь. Тэгээ аяллалын төлбөрт нэлээд мөнгө явдаг учраас тэгж тооцоод үнэтэй байд юм билээ. За миний хувьд бол юуг анхаарсан бэ гэхээр сургуулийнхаа ранкийг хэр сайн одоо сургууль вэ гэдэг дээр нэлээд анхаарсан. Яагаад энэ хоёр надад таалагдсан бэ гэхээр олон жил болцсон сургуулийн одоо нөгөө соёл нь систем нь тогтцсон болов уу гэж би таамагласан.
Тэгээд ChatGPT, Google бусад юмнуудаас ингээ хаагаад үзэхээр Филиппинд бас ранк дээгүүрт бичигддэм байлээ. За дараагийн анхаарах юм бол мэдээж хоол унд аягүй чухал. Тэгээ би өдрийн 3 буфет хоолтой ямар хоол өгдгийг яг хоолныхон зургийг харъя, царайг нь харъя гэж жагаад тэгээд сонгосон. Би чинь нөгөө сэтгүүлч зан гэдэг шиг олон газраар бас ажил мэргэжлийн онцлогоор дэмий тэнжсэн хүн чинь олон одоо нөгөө нэг хоол муутай байхын зовлонг бас мэддэг болохоор хоолыг нэг анхаарсан. Дотор байр нь яг цэвэрхэн юм уу те? Одоо ялангуяа би ч өмнө нь бас тайванд амьдарч байсан болохоор нөгөө шавж халуун орж шавж жоом одоо хулган ихтэй. Тэгээ дотор байр нь хэр цэвэрхэн юм бэ? Амтны устгал ойрхон энтер хийдэм үү гэд тэгж байгаа дотор байраа орсон. Тэгээ манай сургуулийн хашаа маань бол гоё цэвэрхэн, байнгын цэвэрлэгээ үйлчлэгээ, өрөөний цэвэрлэгээ бол байнга хийгддэг. Тэгээ миний одоо яг энэ сургуулаа Филинтер академиг сонгосон шалтгаан бол ерөөсөө л нэгдүгээрт үн хям, тэгээд цөөхөн монголчууд байдаг. Тэгээ монгол зөвлөгтэй, тэгээд IELTS бэлтгэдгээрээ бол улсдаа ранк сайтай, сургалт одоо чанар сайтаагаараа бол алдартай, солонгос эзэнтэй юм билээ. Бизнесийн англи хэл нь бас надад нэлээд сайн санагдсан манай Филинтер академи. Яаж би сайн санагдсныг мэдсэн бэ гэхээр нөгөө бизнесийн англи хэл үзэж байгаа оюутнууд англи хэл дээр презентацийн тавиад байгаа байхгүй юу. Тэгээ тэрэнд нь би нэг хэд удаа сууж үзсэн. Тэгээд би өөр нь сайн юм байна гэж бодсон. Надад гэхдээ нөгөө нэг тэр газартай харьцуулахад, Монголтай харьцуулахад ч юм уу те ингээ харьцуулаад хэлэх сургалтын төв байхгүй учраас ч тэр юм уу надад энэ Филиппиний сургалт бол үнэхээр сайн санагдаж байгаа. Филиппиний хамгийн гол юм нь бол энэ ч одоо 2 улиралтай, хураа улирал, борооны улирал гэсэн 2 улиралтай. Мэдээж аялахад тун одоо сайхан. Одоо би бол яг далайн эрэг дээр амралтаараа далайн эрэг дээр амарч байна. 20 минутын зайтай манай сургуулаагаа. Тэгээд амралтаараа далайн эрэг дээр ирэх ч юм уу аялах аль болох хичээдэг. Хүмүүс нь бол бүр үнэхээр супер юм одоо супер гоё зан харилцаатай үнэхээр гоё хүмүүс байдаг. За тэгээд анхаарал хандуулж сонссон, үзсэнд их баярлалаа. Тэгээ Филиппинд ирэх гэж байгаа хүмүүс, сонирхож байгаа, судалж байгаа англи хэлээ дээш төлөхийг төвшингээ ахиулахыг хүсэж байгаа хүмүүс ах юм бол энэ бичлэг маань хэрэг болно гэдэгт найдаж байна. За тэгээд анхаарч үзсэнд баярлалаа.